За сайн бацгаана уу? Та бүхэндээ 2010 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээс манайхан үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжгээ бидгийн мартаарай. Ингээд кинонд орцгоё. Хормын дайшинсны загвар зохион бүтээгч Сүүжийн хайр тохин Сураагаа бодон үзэсгэлэнтэй хормын дайшинс урдлаж байгаа нь харагдана. Охиноо энэ дайшинсыг өмсөн байхыг төсөөлөхөд л Сүүжиний нүүрэнд зөөлөн инээмсэглэл тодорч байлаа. Удалгүй хичээлээ тараад ээжигээ хүлээж буй 9 настай Сураатай бид танилцсан. Тэр өнөөдөр шүхрээ марцсан тул ээж рүүгээ залхаж ирж авахыг хүсэх боловч Сүүжийн ажил дээрээ асуудалд оржээ. Тэд үйлчлүүлэгчтэй андуурч өөр дайшинс хүрэгчгсэн тул жинхэнэ дайсансыг нь яаралтай хормын ёслолд хүргэх шаардлагатай болж ирдэ. Тийшээ явхаасаа өмнө Сүүжийн охиноо авахар очих ба ээжигээ хараад баярлах Сураагийн дүр төрөгч хүүхэд насны тэр халуун дулаан мэдрэмжийг өөрийн ирэхгүй л төрүүлнэ. Замдаа Сүүжийн бороо орно гэж хэлээд байхад яагаад шүхрээ авч яваагүйг зэмлэж асуухад Сураа дуугүйхан л сонсоод л алхана. Үндэ охины аав өөд болсон. Түүнээс хойш Сүүжийн охиноо дутаг зүйлгээ өсгөхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж ирж Гэхдээ ажлын ачааллаас болж охинтойгоо өнгөрүүлэх цаг нь тун ховор болж удалгүй тэд хормын дайсансыг эзэнд нь амжилттай хүргэж өгөөд дараа нь Сүүжийн Сурааг бүжгийн дугуйланд нь хүргэж өглөө. Гэвч Сураа дотгош орлогыг гадаа зогсоор л учир нь түүний хамгийн сайн найз мөн энэ дугуйланд явдаг байсан ч тэд муудалцснаас хойш харилцаа нь хүндэрсэн гэрээ. Тиймээс Сураа бүжгийн танхимын оронд хажуугийн каратегийн зал руу ортол тэнд нь нэгт сурагч байсангүй. Каратегийн багш зүүм шавгүй шахан болсондоо сэтгэлээр унаж дээрээс нь найз охин нь хүртэл түүнээс салахаар шийджээ. Тэр өдрөөс хойш Сураа бүжгийн дугуйландаа суухаа болж өдөр бүр каратегийн зааланд очин зүүн багштай ярилцаж цагийг өнгөрөөдөг болжээ. Гэхдээ энэ бүхнийг ээжээсээ нууцлдаг байлаа. Нэг өдөр тэр ээжээсээ дуудлага аваад дугуйлангаас гарч явна. Удалгүй ээж охин хоёр нэгэн эмэгтэй гэрт очлоо. Тэр эмэгтэй Сүүжингээс их хэмжээний мөнгө зээлээд алга болсон тул Сүүжийн шинэ хаягийг нь олж мөнгөө нэхээр ирсэн нь энэ байж. Ийхүү тэр мөнгөө автал явахгүй хэмээн шалан дээр хүртэл хэвтэж зөрүүдлэхэд нөгөө эмэгтэйч аргагүй ирэхэд мөнгийг нь буцааж өглөө. Тэр арай Сүүжийн охиноо үнэтэй ресторанд давуулан орж амттай хоолоор дайлна. Мөн Сураагийн хүсдэг видео тоглоомыг авч өгөөд хамтдаа тоглон хөгжүүлдэж өнгөрөөлөө. Тоглож байхдаа Сураа манай зурагт хэтэрхий жижиг бас хуучирчсан юм шүү хэмээн асуухад Сүүжийнч тэр дорн л том шин зураг захиалж охиноо бүр гайхшруулв. Сураач ээжигээ өмнө нь хизээж ингэж байгаагүй анзарч л дээ. Маргааш нь тэд Сураагийн авга ахынд очлоо. Сүүжийн хоол хийхдээ тааруухан дээрэс нь үргэлж завгүй байдаг тул бараг өдөр бүр эндэрч хоолдог юм байна л та. Ах Ли болон эхнэр Жихээ хоёр нь ээж охин хоёрыг өөрсдийн гэр бүлийнхэн шигээ л хайрлах халамжилдаг. Тушаал дэвшсэндээ баярлсан Сүүжийнч ахтаа машин бэлгэлэхээр автомашины дэлгүүр дагуулж очтогч Ли ийм үнэтэй бэлэг авахаас татгалзав. Энэ үеэр хормын дайшинсны дэлгүүрт нэгэн хос ирж дарга Мина хид хідэн загвар үзүүлсэн ч тэдэнд таалагдсангүй. Харин сүйд бүсгүй ширээн дээр байсан Сүүжиний зурсан дайшинсны нооргийг хараад шууд захиалахар шийдлээ. Яг тэр үед Сүүжийнч орж ирээд энэ загвар аль хэдийн өөрхөн захиалагдсан хэмээн илтгэр тайлбарлан уужилт хүсэн гарч явлаа. Үүнд Минаж ихэд урлаж яагаад үйлчлүүлэгчээс татгалзсныг нь асуухад Сүүжийн энэ дайшинсыг охин Сураадаа зориулж урлагж байгаа тул хиндэж зарахгүй гэдгээ хэлсэн ч Мина буруугаар ойлгочихсон тэр. Жаахан хүүхдэд зориулж хурмын дайшинс хийдэг хүн байхгүй гэж үзсэн тэрээр Сүүжийн загвараа өөр газар зарж хувийн ашиг олох гэж байна л хэмээн сэжиглэж эхэлжээ. Тэр орой Сүүжийн охиндоо маргааш хамтдаа кино үзэж хөвгчлөлтэй цагийг өнгөрөөнө гэхэд Сураа киноноос илүү салхинд гарахыг хүсэж байгаагаа хэлв. Ийхүү Сүүжийн хоол хийхдээ тааруухан ч охиноо баярлуулахын тулд шүнжин сууж хоол бэлдэнэ. Гэвч маргааш нь бороо орсноор бүх төлөвлөгөө талаар болж Сураа маанч хөөрхий ихэд гониглов. Гэтэл Сүүжийн далайн эрэг рүү явъя хэмээн санал болгож тэнд бороо ороогүй байгаас хэмээн найдлаа. Ээж охин хоёр далайн эрэгт очиход цаг агаарч үнэхээр сайхан байв. Тэд эргийн дагуу мотоцикл унаж инээлтэн хөгжилдөж хамтдаа хооллон олон зураг даруулна. Маш удаан хугацааны дараа Сураа ээжтэйгээ ингэж аз жаргалтай цагийг өнгөрүүлж байлаа. Охиныхоо баяртай инээмсэглэхийг хараад Сүүжийнч сэтгэл амраад үнэндээ тэр амьдралаа залгуулахын төлөө хэтэрхий их ажилласнаас охиндоо ийм цаг гаргаж чаддаггүй байж л дээ. Дараа нь Сүүжиний эгч Минсү болон бэр эгч Жихээ хоёр тэднийг хүлээж байгаа нь харагдана. Ярианаас нь Минсү Сүүжинд дургүй байсны шалтгаан нь ил боллоо.
боллоо. Сүүжийн гэр бүлийнхнийгээ зөвшөөрөлгүйгээр гэрэлсэн төдийгүй Сурагийн аавч санхүүгийн боломж муутай нэгэн байж л дээ. Тиймээс Минсүү гэр бүлийн бүх асуудлын бурууг Сүүжинд тохож жийгээд ч муулж эхэллээ. Харин жийхээ Сүүжийн төрсөн дүүшигээ харилдаг тул түүнийг ингэж ярихаа болохыг сануулад авав. Удалгүй Сүүжийн Сураа хоёрч ирж тэд бүгд хамтдаа хоолно. Гэтэл Сүүжиний нүд гинэт харанхуйлж хүчтэй өвдөлтөөс болж ухаан алдан унах нь тэр. За тэгээд түүнийг яаралтай эмнэлэгт хүрэхэд ахлынч нэгэн амьжигтай үннийг мэдлээ. Сүүжийн ходоодны хор тавдрын эцсийн шатанд орсон гэхэд тэр энэ бүхнийг гэр бүлийнхнээсээ нууж явсан. Эмчилгээний зардал асар өндөр тул охиныхоо ирээдүйг бодож өөрийгөө эмчлүүлэхээс татгалзсан байж л дээ. Буцах замдаа тэр бүгдээс уучлалт хүсэж хиндэж төвөг болохыг хүсээгүйгээ хэлнэ. Үүнийг сонссон Лиж машина зогсоож замын хажууд аргагүй ирэхэд уйлж эхэлнэ. Учир нь одоо юу ч хийсэн оройтсон шүү дээ. Маргааш Сураа сургууль дээрээ хооллож байтал хуучин найз Жина нь үлсэн шүүсээ өгөхийг санал болгов. Гэвч Сураа уурлан шүүсийг нь хоолн дээр насгаж хоёр охинч дахин муудалцав. Энэ үеэр Сүүжинч дарагдаа өвчнийхөө тухай хэлхийг хүссэн ч зориг хүрэлгүй хэд хоногийн чөлөөл авлаа. Яг тэр үед нь сургуулийн захирал түүнийг дуудсан тэр. Ийхүү сургууль дээр очиход захирал Сураа Жина хоёр урд нь нэг сайн найзууд байсан тухай ярив. Гэвч нэг өдөр Жина Сураагийн усны савнаас уусны дараа өвсөд эмгэгтэй Сураа түүнийг бүх хүүхдийн өмнө доромжлоод хайжээ. Тэр явдлаас хойш тэдний нөхөрлөлж дуусаж ангийнханд хүртэл Сураагаас дүлэг болсон гэхэд үүнийг мэдсэн Сүүжинч улам их санаа зовно. Тэр орой Сураа сургуулиасаа ирэхэд ээж нь угаалгын өрөөнд бөөлжж байлаа. Сүүжинээс Сураа биеийг нь зүгээр эсхийг асуухад тэр хүчээр инээмсэглэн зүгээр л хоол хэтрүүлж гисэн хэмээн худал хэлнэ. Шөнө нь Сүүжин охинтойгоо ярилцаж найзтайгаа хоолоо хуваалцаж илүү дотн байхыг зөвлөв. Гэвч Сураа өөрт нь үнэхээр бохир санагддаг болохоор тэгж чаддаггүй гэдгээ хэлнэ. Уур амьсгалыг зөөлрүүлэхэд Сүүжин тэгвэл том болоод хайртай хүнтэйгээж үнсэлцэхгүй гэсэн үг хэмээн тоглоход Сураач би зөвхөн тантай л хамт баймаар байна. Надад өөр хинж хэрэггүй гэдэл уйлж гарав. Энэ үгийг сонсоод Сүүжиний сэтгэл бүр өвдөн би үргэлж чамтай хамт байж чадахгүй шүү дээ. Нэг л өдөр өчгөл яах вэ? Гэтэл Сураа гинэт уурлаж тэр нь санаа зовох хэрэггүй. Би одоо ч бүхний ганцаараа хийдэг. Та надад хизээж цаг гаргадаггүй. Жийхээ ихчл надад илүү анхаарал тавьдаг хэмээн гомдлоо илэрхийлв. Энэ үгч Сүүжиний зүрхийг бүр өвтгөж тэр чимээгүйхэн өрөөнөөс гарлаа. Амьдрах хугацаа нь бага үлсэн ч охиндоо үннийг хэлэх зориг түнд байсангүй. Хэсэг хугацааны дараа юу ч болоогүй мэт инээмсэглэн эргэж ирэхэд Сураач хэлсэн үгэндээ гимшин уучлахгүйгаад та өөрд надтай хамт байгаасай. Надад танаас өөр хүн байхгүй шүү дээ хэмээн хэлэхэд Сүүжинч нулимсаа барьж тэлэлгүй охиноо чанга гिचэн тэвэрлээ. Маргааш Сүүжин чөлөө авч охиндоо гинтийн бэлэг барихаар бүжгийн дугуйлан дээр нь очиход Сураа тэнд огт явдаггүйг мэдгэн тэр. Оройн тэр охиноосоо яагаад бүжгийн хичээлдээ явгаа болсон гэхэд Сураа Жина тэнд байдаг болохоор би очих хүсдэггүй хэмээн хариулна. Харин Сүүжин хүн бүрт асуудал тулгардагч үргэлж цутаж болохгүй. Нүүр тулж шийдвэрлэх хэрэгтэй гэж зөвлөд удахгүй болох төрсөн өдрийнхөө баярт Жина болон ангийнхаа хүүхдүүдийг өрхийг санал болгов. Ингээд Сураа урилга бэлдээж сургуультай авч явсан ч Жинаг хараад зориг нь хүрлэхгүй өгч чадсангүй. Харин гэртээ Сүүжин төрсөн өдрийн ширээ засаж найзууд нь эрхийг догтлон хүлээж байлаа. Гэвч Сураа хиндэж урилга өгөөгүйгээ хэлэхэд Сүүжин огт готралгүй. Тэгвэл хоёулаа л тэмдэглэе хэмээн инээмсэглэнэ. Сүүжинч энэ төрсөн өдрийг онцгой болгохын төлөө бүхнээ зориулсан. Дараагийн төрсөн өдөрт нь өөрөө хамт байж чадахгүйгээ мэдэж байсантай холбоотой байх л да. Энэ бодол түүний нүдэнд өөрийн ирэхгүй нулимс цэлгнүүлж байлаа. Оройн Сүүжин Сурааг дугуй унаж сурахаар гадагш дагуулж гарлаа. Энэ бол үргэлж хийхийг хүсдэгч цаг зав гардаггүй байсан зүйлсийн нэг байж л дээ. Сураагийн араас гүйж тэнцвэрээ олгоход нь тусалж явахдаа Сүүжиний ходоод хүчтэй өвдсөн ч тэр юу ч болоогүй мэд тэссээр эцэст нь Сураа өөрөө дугуй унаж сурсан ч эргээд харахад ээж нь хол суучихсан өвдөлтөндөө шанаж байгааг олж харах нь тэр. Охины баяр хөөрч тэр дороо замхарч тэр шөнө ээжигээ олон юм ууж байхыг нууцар харснаар Сураа ээж нь үнэхээр хүнд өвчтэй болсныг ойлгож эхэлжээ. Маргааш Сүүжин эмч дээр очиход эмч түүнд амьдрах хугацаа нь тун бага үлдсэн тул яаралтай эмнэлэг твтгийг зөвлөв. Энэ үед Сураа авах эгчтэйгээ гэртээ ирээд ээж нь үнэхээр хүнд өвчтэй эсэхийг асууж байв. Авах эгч нь юу гэж хэлэхээ мэдэхгүй дуугаа болоход Сураа бүхнийг аль хэдийн ойлгосноо гэж ээжд нь их хугацаа үлдээгүйг мэдэж байгаагаа илэрхийлнэ. Энэ үед зөвхөн чимээгүй байдал үннийг баталж буй мэт. Харин тэр ээжтэй өөрийг нь үннийг мэдсэнийг битгий хэлээрээ мэдчихвэл бүрийг шаналх болно хэмээн гуйлаа. Маргааш Сураа хичээлдээ явахдаа бүх зүйлийг ганцаараа бэлтэн. Ээж нь угаалгын өрөөнд дахин бөөлжиж байхад юу ч сонсоогүй мэтэл дүр эсгэн үсээн өөрөө самнаж инээмсэглэн баяртай гэж хэлээд гар. Тэрээр ээжийнхээ өмнө хүчтэй байхыг
болохыг хичээсэн ч хаалгаар гарангуутаа л нүд нь нулимсаар дүрж байлаа. Сургуульд ирээж тэр төвлөрч чадалгүй өдөржин ээжигээ л бодно. Оройн дахин бороо орсон ч энэ удаа тэр ээж рүүгээ залгаж ирж авахыг хүссэнгүй. Бороонд алхаж харахаар завдтал гинэс сүүжийн шүхэр барьсаар өмнө нь гарч ирэхэд сураач бүр баярлан инээлээ. Ийхүү тэд дэлгүүртээ ирэхэд сүүжийн сураад зориулсан хурмын дайшинзаа үргэлжлүүлэн ойж эхэллээ. Сураа яагаад ээж нь өөрөө хурминдаа ийм сайхан дайшинз өмсөөгүйг асуух. Тухайн үед аавд нь хангалттай мөнгө байгаагүй хэмээн гонигтайхан инээмсэглэн хариулна. Гэтэл сураа тэгвэл одоо надад зориулаад өмсчих хэмээн хүсгэн тэр. Ийхүү охиныхоо хүслийг биелүүлэн сүүжинч дайсанзаа өмсгөхөд яг л үзэгслэнд сүд бүсгийн мэтэл харагдана. Сураа биширсэн харцаар ээжигээ ширтэж урд нь ийм үзэгслэнтэйг нь анзаарч байгаагүй те гайхна. Ээж охин хоёр гар гараасаа хөдлөн аяархан бүжиглэх бөгөөд яг тэр үед ах Ли ирсэнж энэ нандин мөчийг эвдхийг хүсэлгүй чимээгүйхэн гадаа зогсно. Маргааш нь сураа сургуульдаа явахгүйгээр бүтэн өдрийг ээжтэйгээ өнгөрөхөр шийджээ. Ээжигээ хажууд унтаж байхдаа далайн эрэг дээр хамт тоглож байна хэмээн зүүдэлсэн ч гинэс сүүжийн алга болж айсандаа зочин сэрхэн тэр. Ийхүү тэр даруй ээжийнхээ хамар доор гараа тавин амьсгалж байгаа эсхийг нь шалгаж амьсгалан мэдрэгдэхэд сая л нэг тайвширлаа. Үүний дараа радиогоор уншуулга цагтал бичгээр шийдэж каратегийн багш зөөмээсээ тусламж хүслээ. Энэ хооронд сүүжинж ажиллах боломжгүй болсноо ойлгон дарга Минад өөрийнхөө оронд хүн бэлдээх хүсгэд Минаж түүнийг өөр газар л өндөр цалинтай ажилд орж байна хэмээн бодоод уурлана. Харин сүүжин би сураагийн аавын явсан хинч эргэж ирдэггүй газар руу явж байна хэмээн хэлэхдээ Мина сая нэг үннийг ойлгон цочирдож орхилоо. Одоо л тэр сүүжин яагаад охиндоо зориулж хурмын дайсан зурлаж байсныг ухаарч нулимсаа нуухын тулд ууралсан дүрсгэн гарч явлаа. Мөн сүүжиний би улам муудсан тул тэд ах Лигтэйгээ хамт амьдрахаар шийджээ. Үннийг ойлгосон Минаж сураагийн дайсанзыг өөрөө тусахаар шийдэж сүүжинч биен муу байсан ч охиндоо төгс дурсамж үлдээхийн тулд дайсансан дээр чулуу сууд бүрийг өөрийн гараар нямбай тогтоож байв. Удалгүй ихч Минсүү ирээд нөхрийнх нь бизнес дампуурсан тул Канада руу нөгөх гэж байгаагаа хэлнэ. Дараа нь сурааг хамт авч явъя гэд сайн сургуульд сурахын тулд сүүжиний даатгалын мөнгийг өгөхийг шаардахад төрсэн эгчийнхээ амнаас ийм их сонссон сүүжиний нүдэнд нулимс цээлгэнэж байлаа. Тэр шүн болсон явдлыг жихэд ярьж өгөхөд жихэн Минсүү сурааг хайрласандаа биш зөвхөн мөнгөний төлөө л авч явах гэж байгааг ойлгоно. Ууралсан жигээ шууд Минсүүгийн гэрт очиж алгадаж аваад үхэлдээ тэмцэж буй их хүний даатгалын мөнгөнд хүртэл шунахгүй байж шатсангүй юу хэмээн зэмлэж гарав. Энэ явдлын дараа Минсүүч анх удаа өөрийнхөө аминч занг ухаарч эхэллээ. Тэр орой хоол идэж байхдаа сураагийн үеэл тоглоом болон хоол руу нь халфгаад хүрэхэд сураа сэжиглсээр хоолноосоо татгалзав. Гэтэл үүнд нь бухимдсан сүүжин охиноо өрөөндө дагуулж орон ах эгч хоёр нь бидний төлөө ингэж их зүйл хийж байхад чи яагаад тэдэнд улам төвөг болоод байгаа юм бэ хэмээн зэмлэнэ. Гэтэл сураа гинэт уйлж надад танаас өөр хинч байхгүй. Одоо бүр та хүртэл намайг орхиод явах гэж байна. Гуй ээжээ битгий яваач. Би танийгаа маш их санах болно хэмээн арга баран хэлхэн тэр. Охиныхоо энэ үгийг сонсон сүүжин юу ч хэлж чадалгүй нулимс сунгаан. Бяцхан охиноо ганцаарангийн үлдээхээс өөр сонголтгүй болсон нь түүнд дэсхийн аргагүй шаналл гэж л байлаа. Тэр шөнө сүүжиний биеийн байдал гинэт муудлаа. Орондоо хөвтөж байхдаа сураагаас бүүвэндүү дуулж өгөхийг хүсгэд охинч аяархан дуулж эхэлнэ. Гэвч удалгүй ээж нь ямар ч хариу өгөхгүй байсныг анзаарсан сураа сандран босож хартал сүүжин ухаан алджээ. Айсан охин тусламж дуудаж хашгирахад ах эгч хоёр нь гүйн орж ирэг түүнийг яралтай эмнэлэгт хүргэнэ. Сүүжин эрчимд эмчилгээний тасагт оруулахад сураа гадаа нь чимээгүйхэн сууж ээжийнхээ өмнө нь хийж байсан хоёр хүслийг хэрэгэнд орсно. Нэг нь охиноо найзуудтайгаа дахин инээлдэж аз жаргалтай байхыг харах. Нөгөө нь тайзан дээр бүжиглэхийг нь үзэх. Ийхүү сураач ээжийнхээ энэ хоёр хүслийг заавал биелүүлэхээр шийдэж бүжгийн бэлтгэлтэй эргэн орлоо. Энэ удаа тэр урд өмнөхөөсөө ч илүү хичээнгүйлэн өдөр шөнөгүй бэлтгэл хийн. Дараа нь жина дээр очиж өмнөх үйлдэлдээ чин сэтгэлээсээ уучлахгүйла. Бүгдийг гайхшруулан тэр хэд цэвэрч зангаад авч жинагийн шүүснээс хүртэл балгаж манай хоёрын нөхөрлөж эргэн сэргэв. Удалгүй сураа найзуудаа дагуулan эмнэлэгт очиж ээжтэйгээ уулзуулахад найзуудтайгаа инээлдэж буй охиноо харсан сүүжинч баярлан инээмсэглэж байлаа. Маргааш нь Мина ирж сураад зориулан ойж дуусгасан хурмын дайсансныхаа зургийг үзүүлсэн боловч сүүжийн зургийг харж байхдаа гинэт хараа нь бүрлэгсэж эхлэхин тэр. Үзлэгийн дараа эмчнэр хорт хавдрын тарих руу нь үсэрсэн тул хараагаа алдаж ихснийг тулгав. Тэр орой Минсүү дахин ирж хийсэн бүхнийхээ төлөө чин сэтгэлээсээ уучлалт хүсгэд сүүжийн түүнийг шууд л уучлав. За тэгээд эцэст нь удаан хүлээж
эхлээсэн бүжгийн тоглолтын өдөр ирлээ. Мина сураад тоглолтын хувцсыг нь өмсгөж, ээж нь олны дундаас амархан таних тулд ингэртэн том цэхэр цэцэг зүүж өгөв. Тайзан дээр гарсан сураа бүх гунгаа түр мартан чин сэтгэлээсээ бүжиглэн. Тэр ээжийнхээ хамгийн сүүлийн хүслийг биелүүлж байгаагаа мэдж байлаа. Үзэгчдийн суудаал суух сүжинч охиноо том цэхэр цэцгээр нь арай ядан тань. Баяр, гуниг хоёр зэрэгцсэн тэр мөчөд түүнд төрсэн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Тэр шин сураа ээждээ тэрвүүлэн хамтдаа радио сонсож хэвтэнэ. Охин радиогоор уншуулахаар ээждээ зориул цагтал бичсэнч өдрийн туршиж ядарсан тул ээжийнхээ ингэрт унтаад өгөв. Ийхүү төөдөлгүй түүний цагтлыг уншиж эхэллээ. Ээжээ, би таны охин болж төрсөндөө үнэхээр жаргалтай байна. Хэдийгээр та хоол сайн хийж чаддаггүй, надтай тоглох зав багтай байсан ч би таныг гомдоох олон зүйл хийсэн. Намайг уучлаарай. Би дахиж хизээж тантай муудалцахгүй. Ээжээ, намайг битгий орхиож би танд маш их хайртай. Таны сураа. Ингээд охиныхоо цагтлыг сонссон сүүжинч шууд л уйлан хайртай охиноо ингэртээ тэрсэн хിവэрээ нүдэн анин үүр норсхон тэр. Маргааш сураас ирээд ээжигээ аяархан туцсанч ямар ч хариу ирсэнгүй. Тэр ээжигээ зөөлөн сэгсэрсэн ч хөдөлсөнгүй. Ингээд хамгийн гонигт үнэнг сураа мэдсэн ч орноосоо чимээгүйхэн бууж өдөр бүр хийдэг шигээл цэцгсэн явслана. Ээжигээ байхгүй босныг мэдэж байсан ч өөрийгөө үнэндээ эвлэрүүлэхийг хүссэнгүй. Ээжээ, та их ядарсан байгаа биттэй. Дахиад жаахан унтаарай гэх түүний үгс. Удалгүй эмчнэр өрөөнд орж ирэх гэтэл сураа тэднийг зогсоож манай ээж унтаж байгаа. Маш их ядарсан болохоор битгий сэрэгээрээ хэмээн гоё. Эмчнэр ч бие рүүгээ хүндхэн харц солилцсон хаалгыг аяархан онгойлоход сураа. Манай ээж үхээгүй амьд байгаа. Түүнийг битгий аваад яваач хэмээн уйлан хашгирна. Яг тэр үед аваа ах Ли жигээ хоёрж ирж сурааг чанга гихчин тэрэн хамтдаа мэгшин уйллаа. Ийхүү цаг хугацаа өнгөрч дахиад л нэг бороотой өдөр сураа сургуулаасаа гарч ирээд тэнгэр өөд инээмсэглэхаар урд нь бороотой өдөр шүхрээ мартдаг байсан учраас ээждээ олон удаа зэмлүүлж байснаа санав. Харин энэ удаа тэр мартсангүй. Цүнхнээсээ шүхрээ гаргаж дулаахан инээмсэглэл тодруулсаар гэрийн зүг алхлаа. Он жилүүд өнгөрч сураа нас бит хүрчээ. Өнөөдөр түүний амьдралын хамгийн онцгой өдөр буюу хуримын өдөр. Тэр ээжийнхээ өөртөө зориулан урлаж үлдээсэн хайр, мөрөөдөл, хөрөөл шингэсэн тэрхүү хуримын дайшинцыг өмснө. За тэгээд ээж нь дэрэгдэн байхгүйч түүний хайр халамж, дурсамж сураагийн зүрхэнд үүрт хамт үлдэж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжиж